Та бол дэлхий дээр амьдарч буй 7.6 тэрбум хүний нэг хэсэг. Хэдийгээр магадлал 1/1000 буюу бараг боломжгүй ч гэсэн дэлхий дээр суршиж буй нийт хүндрэлтнийг учир битүүлэх шалтгаанаар гинэт байхгүй болчихлоо гэж төсөөлье. Техник технологиос хамаарсан асар өндөр хөгжилтэй оюун ухаанд хүмүүсийн зохицлон бүтээсэн дэлхийд юу тохиолдох бол хэрхэн өөрчлөгдөх бол энэ бүх асуултын хариуг энэ удаагийн дугаараар дэлгэрэнгүй олж мэдье. Хүндрэлтэй өвгөө болсноос хойш 4-8 цагийн дотор дэлхий дээр ажиллаж буй бүх тоног төхөөрөмж гэрэлтүүлгүй захаасаа унтарч эхлэх болно. Учир нь ихэнх цахилгаан станцууд нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуулаг бүтэцтэй түвшээр ажилладаг тул тэдгээрийг зэнүүлэх хүн байхгүй болсон тул эрчим хүчний их усруу тэр чигээрээ доголдолоорч эхэлнэ. 48 цагийн дараагаар эрчим хүчний уналтанд орсон дэлхийн цөмийн цахилгаан станцууд автомат оюулгын гарамжилж эхэлнэ. Энэ үед салхины эрчим хүч үйлдвэрлэгч цэнс зайлшгүй шаардлагатай тослохын дуустал хэвэн ээж сар болно. Нарнаас эрчим хүч үйлдвэрлэгч хавтангууд аажмаар хумхын тоосон дарагдсанаар үйл ажиллагаа нь бүрэн зогсож ямар ч хэрэгцээгүй болно. Ингээд уснаас эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станцтай ганцхан бүс нутгаас бусад газарт өөр эрчим хүчний үсэр үлдэхгүй. Америкийн нэгдсэн улсын баруун бүсийн Невада мужид усан цахилгаан станц 70 усны төрөлхөөс эрчим хүч үйлдвэрлэх чадвартай тул хамгийн багадаа дахиад хэдэн сар бүр хэдэн жилээр ч үйл ажиллагаанд тасалсалгүй үргэлжлэх болно. Хүндрэлтэн байхгүй болсноос хойш 3 хоногийн дараа дэлхий дээр ажиллаж байсан ихэнх метронууд газрын гүндэг уснаас хамгаалах шахуургыг ажилуулах хөнгөө болсноор аажмаар усан давтаж эхлэх болно. 10 хоногийн дараа гэртээ төвчигдсэн тэжээвэр амьтад болон хэдэн тэрбум дахиа олон сая фермийн амьтад хоол усны дутагдалд орж үхлийн ирмэгт тулж ирнэ. Азар амьд үлдэж чадсан тэжээвэр амьтад ямар нэг байдлаар гарц олгол юм бол амьдрахын тулд бусад амьтадтай хоол хүнснийг төлөх хэрцгийгээр тулалдаж эхэлнэ. Нэгэн соёл иргэншлийн шуурганд өртсөн газруудад хангалттай хоол хүнсний их усүр байхгүй болсон учраас нохоо болон үнэний төрлийн амьтад хамгийн түрүүнд устж өгөх болох болно. Хэдэн 7 хоногийн дараа том хэмжээтэй нохооноос сөрөглөн нийлж жижиг үлрийн нохоон төрөл болон бусад тэжээвэр амьтныг агнж идэжээ болгосноор энэ үлрийн нохоонод бүрмөсөн устж өгөх болох болно. Нэг сарын дараа цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станцуудын хөргөгч усан сан бүрэн ууршиж дууссанаар томоохон тесрэлтүүд араараасаа гарах бөгөөд эдгээр нь Фукушима болон Чернобылийн дэлбэрэлтээс хэд дахин оюулыг дэлхийд агуулах болно. Олон зуун сая амьтад цацраг идэвхтэй байцын задралаас үүдэж бий болсон амьшигт хор төвчнөр устж өгөх болох бөгөөд дэлхийн экосистем аажмаар энэ бохирлоос өөрийгөө цэвэрлэж эхлэх болно. Нэг жилийн дараа хүндрэлтний сансарт хөргсөн олон 10 хиймэл дагуулууд ямар ч удирдлаггүй болсноор иргэн дэлхийн гадар дээр унаж эхэлнэ. 25 жилийн дараа дэлхий дээрх бүх газар ногоо ургамлаар хучигдж эхлэх ба үүнийг дагаа зэрлэг байгалийн ан амьтан өвсөн тижэлтэй амьтад бүр чонон сүрэг хүртэл нүүдлэн амьдрахаар хот газруудыг зөрөн ирнэ. Хүмүүс байхгүй болсны үр дүнд дэлхийн агаар мандал бүрэн цэвэршиж хорт угаарууд ор мөргөө алга болох болно. Харин Дубай, Лас Вегас зэрэг хотууд бүрэн элсэнд хучигдэж хүний үйл ажиллагаанаас болж өөрчлөгдсөн анх байсан элсэн цөл урдийн төрхөө эргүүлэн олж авах болно. Дэлхийн бусад хэсэгт ч мөн адил. 300 жилийн дараа арчилгаагүй болж зэвнэдэгдэж дууссан Эйфелийн цамхаг ган төмрөөр хийсэн гүүр зэрэг бүх металл байгууламжууд нурж эхлэх болно. Бетон материалаар бүрж тогтоосон ган төмрүүд анхны цуцаанаас 3 дахин томорсноор дэлхий дээр үлдсэн сүүлчийн өндөр байгууламж нурж унах болно. Америк ТV-ийн нэг цагт бүхэлдэн нэзэлж байсан олон мянган усан номгууд иргэн бий болох бөгөөд хэдэн зуун 2 нутагтан болон Нугалмайтны аймгийн Зүйлбөрийн шууд хүндрэлтэнд булаалгасан чихэн гэрээ буцаа авах болно. Далайн авраг загаснууд хүндрэлтний дахиж харах болсондоо баярлах ба цэгэр хайлуунууд одоогийнхоос хэдхэн уртцтайгаар өсвөрчих болно. Энэ бол хүндрэлтэн гэж үгүй болсноос хойш 500 жилийн дараах орчин үеийн хотуудын харагдах байдал. 10,000 жилийн дараа оюун ухаанд хүндрэлтэн энд амьдарч байсан гэдгийн ганц нотлохоо нь чулуун байгууламжууд л байх юм. Тэдний дотор Египтийн пирамидууд, Хятадын цагаан хэрэм, Рашмор дахь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдийн үндэсний чулуун дурсгал хэдэн зуун мянган жил бүрэн бүтнээрээ хадгалагдсан үлдэх болно. 50 сая жилийн дараа зарим шилийн илэрхий болон хуванцар савнуудын үлдэгдэл биднийг амьдарч байсан гэдгийг нотлох эцсийн баримт авах болно. Дахиад 50 сая жил өнгөрөхөд тэд ч мөн их дэлхийд бүрэн задарч байхгүй болох болно. Таны харж байгаа жилийн дэлхий өөрийгөө бүрэн сэргээх чадвартай төдийгүй ямар ч хог хаягдлыг улмаар үлдээлгүй цэвэрлэж чадхаар байна. 300 сая жил өнгөрөхөд магадгүй шинээр оюун ухаанд амьтны төрөл зүйл бий болвол тэдэнд хүндрэлтэн өмнө нь энд амьдарч байсан гэдгийг судлах ямар ч нотлохоо байхгүй болсон байх болно.
Эцэст нь гэж хэлэхэд их дэлхийн маань хүндрэлтний тусламжгүй гайхалтай оршин тогтнох чадвартай бол бид бол түнхүүхээр оршин тогтнох чадваргүй. Иймд их болсон цэнхэр дэлхийгээ хайрлж, байгаль орчноо бохирдуулж сүйтгэлгүй амьдрах нь юу юунаас чухал илээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.